Боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинжилэн сайжруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн хичээлийн цагийг хассан юм а. Харин энэ хичээлийг бусад хичээлүүдтэй интеграц хийхээр болсон байна. За ингэснээр хүүхдүүдэд ямар ч үр дүнгүй зааж байсан эрүүл мэндийн хичээл түүний ач холбогдол үр ашгийг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм а. За жишээ нь эрүүл мэндийн хичээл урд нь 7 хоногт нэг удаа ордог байсан бол тэр цагийг хасаж оронд нь биеийн тамир, хүн нийгэм, хүн орчин, биологийн хичээлүүдээр нэмэлт толгон судлах юм байна. Энэхүү шинжилсэн хөтөлбөр сургуулиуд дээр хэр үр дүнтэй байгаа талаар дараах хэрэг хүргэе. За энэ хичээлийн жилээс эхлээд үндэсний хэмжээнд бол бага улс төрөл дээр маань сургалтын цөм хөтөлбөр шинжилсэн хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа, амжилттай хэрэгжээд явж байна. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө эрүүл мэндийн цаг гэж байхгүй болсон гэдэг асуудлыг бол тавьж байна. Өмнө нь бол эрүүл мэндийн цаг гэдэг 4 дугаар ангидаа бол тусгайлан цаг байдаг байсан. Энэ цаг маань бол тусгайлан цаг байхгүй ч гэсэн сургалтыг дэмжих үйл ажиллагаагаараа за мөн бас хичээл судалгахуунаараа бол энэ ойлголтуудаа бол өгөөд явж байгаа, агуулгатаа бол багтцсан байж байгаа. За өмнө нь бол эрүүл мэндийн тусгайлан хөтөлбөртэй байсан, сургачтай байсан, тэгж олгогддог байсан. Тэгсэн хэдий боловч нөгөө агуулгын давхурдал их байсан л да. Тухайлх юм бол одоо 1-р ангидаа гэхтэл одоо шүдэн яширчлах бай гэж 1 цаг үзэж яхад 2-тоо мөн адилхан бас 1 цаг үзэл 4-р ангидаа бас 1 цаг үзэл. Тэгтэл нөгөө агуулга нь тийм боловч давтамж нь одоо хол байсан учраас үр дүн багтаа байсан гэж үзээд ерөнхийдөө л энэ хичээлийг тийм ээ одоо бусад хичээлүүдтэй холбож тийм ээ тогтмол ингэж одоо ойр ойрхон олгож хэвшүүлэхгүй бол үр дүн багтаа юм аа гэж энэ агуулгын давхардлыг бол ерөнхийдөө арилгаж өгсөн өнөөгөө онцлогтой л доо. За өмнөх эрүүл мэндийн хичээл үр дүн багтаа байсан талаар багш нар хэлж байгаа юм. Хүүхдүүд нэг удаа дэвтэр төчөөд асуугддаг биш, сурснаа хийж хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэж үзсэн байна. За шүдээх хэрхэн зуугаах, амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, за яавал гидс өвддөг гэх мэтийн нэг удаа хэлж өгөөд босод үед тоохгүй архивал хүүхэд ойлгож хэрэгжүүлэхгүй нь лавтай. Хүүхэд эрүүл мэндийн хичээл дээрээ л түүнийгээ шалгуулахад болно гэдэг ойлголттой олчих нь багшийн ажлыг үнэлэх, дүгнэх, шин журамд зааснаар ангийнхан хүүхдүүдийн эрүүл мэнд багшийн ажлын үнэлгээнд шууд нөлөөлөхөөр тусгаж өгсөн байна. Үр дүн нь багш нар намар хичээл эхлэхээс 1 сарын өмнө хүүхэд бүрийнхээ шүдийг үзэж шаардлагатай бол эцэг эхтэн эмчлүүлэх хэрэгтэйг зөвлөдөг болсон байна. Учир нь хоргоцсон шүднээс үүдэн халдварт өвчин дэгдэх аюултай байдаг. Тиймээс ангийнхаа хүүхдүүд эцэг эхчүүдтэй хамтран ангиараа эрүүл мэндийг хамгаалж өгнө гэж ойлгох хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм.